Залуу маань болохоор видеоныхоо төгсгөлд контентод бааж чинь. За ингээд өөр 9 зураг оруулаад ийм промпт оруулаад яг ийм нэгтгэхэд ийм зураг бол гаргаж авч болно. Тэгээд энийг би та нартайгаа сая хэлээгөө үлдээсэн. За энэ яг яа гэм бэ гэх юм бол одоо ийм аялын инфографик зураг бол гаргаж өгч болно. За жишээлх юм бол одоо энэ барилга дээр инфографик одоо дизайн нэмээд ийм болгох жишээ нэ. Тэгээд дээрэс нь Nano Banana энэ Pro хөлбөр дээр нь бас нэг гоё юм нь юу вэ гэх юм бол за бусад AI-ууд яадаг вэ гэх юм бол одоо та нар энийг харж байгаа бол ингээд хосоор маш олон хүмүүс зогсож байгаа биз. Бусад AI-ууд яад юм бэ гэх юм бол одоо ийм групп хүмүүсийн зургийг гаргахдаа яг уртлын цөөхөн хүмүүсийн царайг нь гоё гаргаснаа артлынх нь хүмүүсийн царайг нь зүгээр бүрсгэр бол хайчдаг байхгүй зүгээр алтурдаа хайчдیں۔ Харин энэ Nano Banana Pro хувилбар нь бол хүн болгоны царайг маш детальны маш өндөр чанартай бол гаргаж өгч байгаа. За тэгээд prompt нь бол энэ байна. За тэгээд саяныхтай дахиад яг ижилхэн одоо ингээд энэ ч бол маш олон хүмүүс байна. Тэгээд хүн болгоных нь царайг бол маш өндөр чанартай бол байж байгааг харж байгаа. За тэгээд энэ хойд солонгоос энэ Trump, Путиний царайг бол та нар бүгд харж байгаа. За тэгээд өнөөдрийн маань контент бол Nano Banana-гийн Pro хувилбарынх нь бол контент байлаа. За тэгээд энэ мэтлэн AI-ийн талаар холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй үзхийг хүсвэл яг одоо намайг subscribe хийгээрэй. Ингэм бол манчнасаа урам аваад илүү хурдан оруулаад явна шүү дээ. Одоо бол мен чи ингээд 82 subscribers-тэй байна. За энэ бичлэгийг дуустал үзсэн бол та нарт үнэхээр их баярлалаа. За тэгээд Nano Banana-гаас өөртөөс туршиж үзээд 7-оос 27-аарай.